За энд нэгт Норвеги орсон юм. Норвеги яагаад нэгт орсон юм бэ гэдэг ингээд би сонирхоод ингээд харахаар Норвеги 5.5 сая хүн амтай байхгүй юу? За тэгсэн чинь Норвеги 230 гаруй үлээ 260 гаруй үлээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байна. Одоо манайх шиг тэр үндэсний олон нийтийн телевиз нь олон нийтийн статустай одоо хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэр нь радио хамгийн сайн ажилладаг. За тэгээд эрх зүйн орчин яа гэм бэ гэсэн чинь тогтвортой. Тэгээд одоо нөгөө их сурвалжаа хамгаалах гэх зэрэгээр одоо сэтгүүлчдийн үйл ажиллагаагаа найдвартай явуулах боломжоор эрх зүйн орчин хангаад өгсөн. За тэгээд нөгөө одоо манад зөндөө их гардаг нөгөө улс төрчтөнд гомдоод сэтгүүлчдийг шүүхэд өгөөдөг асуудал шүү дээ. А гэтэл тэр бол одоо Норвегид одоо байдаггүй. Тэ улс төрчд сэтгүүлчдийн эсрэг одоо хэрэг мандуулах нь бол бараг одоо байдгүй юм байна л да. За тэгээд нөгөө талаараа яа гэм бэ гэхээр хэвлэл мэдээллийн байгууллагууд нөөтийн татвар бол одоо тэг байдаг. Тэ өөрөөр хэлбэл эдийн засгаар одоо дэмжиж байгаа байхгүй юу? За тэгээд Норвегийн нөгөө юу нь байдаг юм байна. Хэвлэл мэдээллийн албагийн засгийн газрын агентлаг нь байдаг юм байна. За энэ засгийн газрын агентлаг жил болгон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эздийг одоо олон нийтэд нээлттэйгээр зарладаг. За тэгээд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дундах одоо тэр нөгөө олон ургалж байдал одоо эздийн хит төвлөрлөг бий болохгүй тулд энэ байгууллага ажиллаж байна. Гэх ингээд аюу олон одоо асуудлууд таатай байгаа нөхцөл байдалтай учраас Норвеги нэгд ордог юм байна л да.